хуулийн дарга эрхэм биш шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-р хэсэгт төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж 11-р зүйлийн 1-р хэсэгт үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангахын төрийн үүрэг мөн гэж тус заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8-1-р зүйлийн 11-ийн 4-р заалтан заасны дагуу төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх бөгөөд 2022-2023 онд хууль зүйн асуудал эргэсэн төрийн захиргааны төв байгууллагаас 3 компани тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин Монгол улсад казино байгуулах, ажилуулгыг хориглох тухай 1999 оны 1 зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар мөрөөдөө тоглоом тоглох зохион байгууллагыг хориглож хүлээлгэх хариуцлагыг тогтоосон. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2%-ийг 18-аас 29 насны бүлэг, 47.7%-ийг 30-аас 39 насны бүлэг, 24.6%-ийг 40-өөс 49 насны бүлэг эзэлж байна. Мөрөөдөө болон бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг эдийн засгийн гэмт хэрэгүүд ихээр үйлдэгдэж, давхарцсан доогоор сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсад хууль бус мөрөөдөө тоглоомын 350-аас 450 орчим сайт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа спортын бооцоо тоглоомын 1xBet сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун дадлах, офшор эргэлтэнд оруулах, авилга албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтогдсон. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын нэгдсэн Эмират, Хонконг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан Монгол улсын нэр бүхий аж ахуй нэгжтэй 6,000-аас 77 мянган доллар хүртэл гэрээ байгуулж 1xBet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 3.3 тэрбум төгрөг шилжиж ирсэн хэдий ч 2024 оны байдлаар манай улсаас 1.7 их найт төгрөг буюу гадаад валютын нөөцийн 10%-тэй тэнцэх хэмжээний дүн болох 500 сая Америк доллар, 2025 оны эхний 2 сарын байдлаар 87 сая Америк доллар гадаад улс руу шилжсэн байна. Энэ мөнгөн шилжүүлгийг 1xBet-тэй гэрээ байгуулан мөнгөн шилжүүлгийн 2-5%-ийг шимтгэлд авч төлбөр тооцооны данс, гар утасны дугаар, цахим хаяг зэргийг ашиглан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг 110 агентаар дамжиж гарсан тоо мэдээ байна. Гадаад улс орнуудын цахим мөрөөдөө болон бооцоо тоглоомыг хүлээн зөвшөөрж байгаа эсрэг талаар 2024 оны 9-р сард гаргасан жагсаалтад манай улсдаа нийгмийн үнэлэмж, соёл уламжлалын хувьд ижил төсөөтэй Аз нумхан далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд нийт 46 улс орны 21 улсын цахим мөрөөдөө болон бооцоо тоглоомыг хууль бус гэж үзэж, эдгээр улс орны тоонд Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Таиланд, Вьетнам, Индонез, Мальдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улсууд багтаж байна. Мөн мөрөөдөө болон бооцоо тоглоомноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хувьд олон улсын сэтгцэн эмгэгийн жагсаалтанд F63.0 онш буюу мөрийцэх донг хамааруулсан байдаг бөгөөд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж мөрийцэх дон онштойгоор 2021 онд 8 хүн амбулатороор үзүүлж 10 хүн хэвтэн эмчилүүлсэн. 2022 онд 75 хүн амбулатороор үзүүлж 37 хүн хэвтэн эмчилүүлсэн. 2021 онд 101 хүн амбулатороор үзүүлж 45 хүн хэвтэн эмчилүүлж жил ирэх тутам энэ чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо огцон нэмэгдсээр байна. Иймд манай улсын нийгэм эдийн засаг иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа үйлдэлийг тасан зогсоох зорилгоор зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж төлбөр таавар бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглохоор тусглаа. Үүнтэй уялдуулан эрүүгийн хууль, зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж төлбөр таавар бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаяг зэргийг бусдад ашиглуулах үйлдэлийг гэмт хэрэг тооцох, төлбөр таавар бооцоо тоглоом, мөрөөдөө тоглоомыг сурталчлах, үйл ажиллагааг нь эрхлэх, урайлах үйлдэлийг зөрчилд хамруулахаар зааж хүлээлгэх хариуцлагыг тогтоолоо.
Мөн мөрөөдөө болон бооцоо тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун дардлах, офшор эргэлтэнд оруулах, мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх зорилгоор банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөр таавар бооцоо тоглоом цахим мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зуучлах, цахим залилангийн гэмт хэргийг мөрдөн шалгахын явцад эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд мэдээлэл солилцох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр хуулийн төсөл тусгалаа. Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлц хэсгийг шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа. За баярлалаа.